TV8 телевиз үзүүлж байна. Эвтэл бүхэн амаргүй. Хүмүүр өөрийгөө өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ зөвхөн хүсэл хангалтгүй. Зориг, шийдвэр хэрэгтэй. Өөртөө итгэж өөрчлөлтийн эхний алхмаа хийхээ шийдсэн нэгнийг бид хайж байна. Та бэлэн үү? Хэрв тийм бол энэ шоу чам зөвлөгдсөн. Фитнес шоуны 1 2 3 дугаар улирлыг ус үзчихсэн үзэгчид маань бас санаж байгаа бах. Тэгэхээр 1 2 дугаар улирал бол маш богинохон зайтай болсон. Шоу маань явагдчихсэн. Тийм ч утгаараа энэ жил дахин шоуныхаа 3 болон 4 дугаар улирлыг цаг хугацаа алдахгүй хэвлүүлээд өргөжлүүлэхээр болсон байгаа. Одоо яг энэ цаг мөчид бол бүсгүүчүүд маань илүү гоё өөрийгөө өөрчлөх юм сэтэлтэй байдаг. Тэгэхээр яг цаг үеэ олж өргөжлүүлж одоо систем зөргөө хийх болсондоо маш их баяртай. Тэгээд яг зөв цагаа он шийдэж байгаа бахаа гэж бодож байна. Шоугаа хийхдээ ч гэсэн ер нь бол за бас хүмүүс үзэх байхдаа энэ бол нөгөө нийгмийн дунд байдаг, бүсгүүчүүдийн дунд байдаг сэдв учраас хүмүүс хамгийн ойрхон сэдв бол чадах учраас хүмүүс дуртай үзэх болов гэж үзсэн. Гэхдээ бүр ингээ монголчууд баяараа тий гадаад байдаг монголчууд хүртэл гэж шоуг маань шимтэн үзнэ гэсэн байсан. Төсөөлөлгүй байсан. Тэгэхээр сесэн эрэх тусмал одоо үзэгчд маань ч тэр олцогчд маань ч тэр миний хувьд ч тэр бүгд одоо маш сайн одоо энэ шоунд сэтгэл зүрхээ гаргаж ажиллаж үзэж байгаа учраас ер нь бол маш их сэтгэл хангалуун байгаа. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөөн. Бие бэлдэр сэтгэл зүйн хөвслийг бодитоор харуулах Ануухас фитнес шоуны 4-р улиралд олон нийтийг төлөөлөн өрсөлдөх урам зоригоор дүүрэн цор ганц нэгнийг сонгох аялал эхэллээ. Олон нийтийг төлөөлөх нэг оролцогчийг сонгох үйл явц 4 үе шаттай явагдах болно. 1-р шат нээлттэй сонгон шалруулалт. Төгс бие галбираа бүтээх аяллаа эхний алхмаа хийх шийдвэр гаргасан хүн бүрт нээлттэй. Энэ шатанд өөрчлөгдөх хүсэл тэмүүлэл таныг хөдөлнө. 2-р шат өөрчлөсөн шатны шалруулалт. Шоунд оролцох хүсэлтэд ирүүлсэн мянган бүсгүүчүүдээс өөрийн хүсэл тэмүүлэлд амьдралын хандлагаараа онцгойрсон 60 бүсгүй шүүгчдтэй нүүр тулах эрх авна. Тэд шүүгчдийн өмнө өөрийгөө илэрхийлж, өөрийн давтагдшгүй түүхээ хуваалцах болно. 3-р шат хаалттай сонгон шалруулалт. Шүүгчдийн үнэлгээний дагуу эрч хүч, зориг, итгэлээрээ бусдыг манлайлах зөвхөн 6 бүсгүй дараагийн шатанд тэнцэнэ. 4-р шат олон нийтийг төлөөлөх оролцогч сонгогдно. Эдсийн шатанд тэсвэр хатуужил, сэтгэлийн хүч, урам зоригоороо бусдаас ялгарсан цорын ганц бүсгүй Ануухас фитнес шоу нэвтрүүлэгт олон нийтийг төлөөлөн оролцох эрхийн эзэн болно. Өөрчлөлтийг өөрийн биеэр мэдрэхийг хүссэн 3,000 бүсгүй зоримог шийдвэр гарган шоу нэвтрүүлгийн нэгэн дүр болох хүсэлтэд бидэнд дэлгээсэн юм. Эдгээр мянган бүсгүүчүүдээс өөрийн хүсэл тэмүүлэл амьдралын хандлагаараа онцгойрсон 60 бүсгүй шүүгчдтэй нүүр тулахад бэлэн. Тэд шүүгчдийн өмнө өөрийгөө илэрхийлж, өөрийн давтагдшгүй түүхээ хуваалцах болно. Харин 60 өөр түүх, 60 өөр ертөнцид нэвтрэх эрхэм шүүгчд хэн байх бол? Хүч чадал, сахилга бат, ялалтыг өөрийн нэрийн хуудасаа болгосон олон улсын хэмжээний мастер Жамц.
Аз дэлхийн аваргын давцанд эх орныхоо нэрийг дуурсгаж 7 медаль хүртсэн тэрээр Олимпиа аматер тэмцээнээс 11 медаль хүртсэн дэлхийн хэмжээний тамирчин юм. Монгол улсын 4 удаагийн аварга Jax брендийн үүсгэн байгуулагч энэ удаад шүүгчийн хуваар оролцогч бүрийг зориг тэсвэр ялалтын талбарт хөтлөнө. За энэ удаа одоо анхны шалгаруулалт нь явагдаж байна. Тэгээд Монгол орны өнцөг олон бүрээс тэгээд шоунд оролцохын гэсэн хүсэлтэй мөн одоо өөрийгөө таниулсан. За тэгээд янз бүрийн үзэл бодолтой хүмүүс бараг 3000 гаруй хүн шалгаруулалтанд одоо материал өгсөн байна. Тэгээд 3000 хүнээс эхний ээлжинд 60 хүнийг шалгаруулж аваад өнөөдөр одоо бас 60 хүнээс 6 хүнийг шалгаруулах юм одоо хүнд хэцүүгээд хариуцлагатай ийм үе ирж байна. Монголын анхны классик бодибилдингийн про төвчний тамирчин, Монгол улсын хошин аварга, Монголын мистер, олон улсын хэмжээний мастер Батнасан. Тэр бол тэсвэр хатуужил, сахилга бат төгс төгөлдөр байдлын илэрхийлэл. Тэрээр олон улсын тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгаж, хүч өвтгш бие бэлтрийн бэлэг тэмдэг болсон. Боломжид хэл хязгаар байхгүй гэдгийг мэдрүүлэхэд бэлэн. Альва шоу бол одоо шашин шүтлэг асуунаас одоо тий одоо ажил мэргэжил одоо тарган турхай одоо ямар ч байж болно. Хамгийн гол нь өөрийгөө өөрчлөе гэсэн тэр хүсэл эрмэлзлийн хамгийн гол нь ер нь бол тэмцээний шүүгчд бол ер нь харж байгаа. Альва зүйл бол ер нь бол зориг хүсэл эрмэлзэл бол маш чухал байдаг. Яг сэтгэл хөдлөлөөрөө би чадах байх гэж бас ороод ирсэн ч хүмүүс байна тий. Бас мэдээж нь одоо энэ шоуч бас бэлтгэл сургалтын биеийн ачаал даах уу яах уу бэлтгэлийн тал одоо бас эрүүл мэнд гээл зөндөөл юмнууд л харна л да. Монголын тайз дэлгэцийн урлагийн сор болсон уран бүтээлч, жүжигчин, найруулагч Мөнгөн Зул. Олон зуун бүтээлээрээ Монголдо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэрээр олон улсын кино наадмуудад ч шүүгчээр ажиллаж байсан туршлагатай. Эрхэм бүсгүй энэ удаад шалгаруулалтанд оролцогчдын дотоод гоо үдсгэлэн мөн чанарыг нээн илрүүлж итгэл урам зориг нь асаах болно. За тэгэхээр одоо яг манай хажуудлын өрөөнд 60 эмэгтэй ирсэн байна. За эдгээр оролцогчд маань өөрсдийнхөө урьдчилсан шатны шалгаруулалтанд орох гээд нэлээд төгсөлттэй байж байна. За тэгэхээр эдгээр 60 оролцогчтой одоо хандаж хэлэхэд мэдээж тэмцээн гэдэг бол амаргүй. Аль нэгэн хүн нь одоо сонгогдно. Өөрийгөө ямар нэгэн айцсаар бүхгүйгээр зоригтойгоор өөрсдийнхөө бүтэн дүрэн илэрхийлээрэ тэгээ зорилгодоо хүрээрэй гэж хэлээ. Та бүхэд бүгдэнд нь амжилт хүсье охин та. Зүгээр үү. За сайн байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. Оо надад баяртай шүү дээ. За эхлэх үү дээ. За одоо ийм олон анкет ирсэн. Харин тийм ээ. Үлдсэн ер нь олон анкетнаас одоо ийм байна. Одоо 6 хүн за 60 хүн гэдэг чинь бас нэлээд явна шүү. 60 Тэгэхээр хайр төрөлтэй юм шүү дээ. Бас тийм. энэ одоо шоу нэвтрүүлэгт тодорхой хэмжээгээр оролцож байсан бодлоготой би бас надад бол хайрын туршлагаас юу мэдрэх тэгээ суралцах одоо энэ нэсээ суралцаар тэгэл бас Тэр хараагүй юм гээд одоо та хараа. Тий дундаас дүгнэлт нэг дутуу нөхөл явж байгаа. Яа, яана. Ингээд ерөөд бол шүүгчд рүү орохоос нэлээд сандарч байна. Сандарч байна, баа зэрэг сандарч байна. Тэн цууж хахад бол сандрал гайгүй байсан. Энэ камер мургаагаад ирэхээр тийм сандард юм байна. Үсэл тэмүүллээр дүүрэн 60 бүсгүй өөрсдийн амьдралын түүх, өөрчлөлт, мөрөөдлөө шүүгчдийн өмнө итгэлтэйгээр хуваалцахад бэлэн. Амжилт хүсье огтоо. Сайн байна уу? За намайг Онон чулууны үүлэн гэдэг одоо 25 настай соёл урлагийн их сургуулийн урлаг судлаач мэргэжлэр төгссөн одоо нэг хувийн компанид менежер хийж байгаа. энэ шоунд нэвтрүүлэгт орох болсон чиний зорилго одоо ямар зорилготойгоор ямар зоригтойгоор нэвтрүүлэгт орж иж байгаа гэдгээ тайлбарлаж ярих уу? За яг залуу байгаа дээрээ өөрийгөө ингээд сориод өөрийгөө эвдээд энэс илүү би яаж гоё болж чадах юм. За бусад эмэгтэйчүүд одоо илүү надаас урам зориг ч юм уу ингээд хамтдаа хичээгээд тийм л зорилготой байна. Цааш дээр амьдралынхаа тийм дадал хөвшил болгоод
Өөрөө тийм одоо яг энэ хийж байгаа үйлдэлээ цааш нэр нь өргөжлүүлэе гэж бодож байна. Үргэлжлүүлэе гэж байгаа манай нэг ах бол нөгөө фитнес хичээлдэг байхгүй юу. Тэгээд надад хэлчихсэн чи фитнес яваад үзээч чиний бие хаа пропорц болно дан залхуураад ах юм. Тэгээ ер нь л эндээ ингээд тэмцчих юм бол цаашдаа өөрийгөө улам зоригжуулаад цаашдаа ер нь фитнесээр хичээх юм гэж бодож байна. Урам зориг одоо цаашдаа явах тэр ихтгэл юугаал болж авах гэдэг юм шүү дээ. Ерөнхий зорилго чинь бол тий. Түрүүн ах чинь чи байгуу пропорцтой юу гэм чинь хичээлээч ямар залах юм гэдэг чижсэн. Эргээд нэг пропорц юу харуулчих уу те. За. Одоо эдэл ойлаа. Одоо 64-т байлаа та. Баярлалаа үлээ. За баярлалаа. Баярлалаа. Би яг сандарсан шокнээс гараагүй шиг байна. Ерөнхийдөө бол өөрийгөө бүрэн дүүрээр илэрхийлсэн гэж бодож байгаа. За тэгээд үлдэх 6 хүнтэй өөрийнхөө нэгэнд байгаасай гэж хүсэж байна. Тэгэхээр анхны оролцогч маань таарч яг ямар сэтгэл төрүүлж байна. Тэгээ яг ерөнхийдөө бол бас энэ 25 насны төлөөлөлд бас байж болох л охин харагдаж байна. Нэр нь бас өөрөө бас зорилгоо бас тодорхойлцсон байна шүү дээ. Ингээд тий. Энэ шоуны чинь гол зорилго болохоор амьдралын дадал хөвшт болгох, бусдад үлгэр дуурайл болох, мотивац болох. Тэр талаас бас боломжтой юм чи. Ямар ч нэг зэг тавьчих. Телевиз дэлгэц камер гэдэг бол яг өөрөөрөө илэрхийлэх чадвар нь бас харагддаг. Тэгээд энийг нэвтлэж үзэгчдэд хүрж тий тэднээс одоо тэднэрт таашаагддаг учраас тэр талаас ихний хэлж байгаа гэдэг үнцгийг харж байна. Тэгээд таяраасаа бас туршлага бас. Та бол яг нь тэр талаас бас мэрэгжлийн яваараа харна шүү дээ. Тэр бол оноогоо таард хэлэхгүйгээр эндээ ингэ бичиж. Би 45 настай төгөлдөр урын багш мэрэгчлээ. Гэтэ одоогоор Keller Williams үлгөдлөхийн хөрөнгө сууч компани агент хийдэг байгаа. 2 хүүхэдтэй, мууртайгаа амьдардаг. Сайн байцгаана уу? Сайн байна. Мөнхөр маш олон хүмүүс бүртгэгдсэн. Тэгээд тэнцэнс жард үлдсэнд бас баяр хүргэмээр байна. Бүр яалтч байхгүй нэвтрүүлэхт орох болсон хамгийн том шалтгаан нь. Ерөнхийдөө 45 нэмэх настай их холбоотой. Яа тэгэхээр энэ үед их сэтгэл зүй болон бие бэлдэр ер нь ингээд бүх зүйл өөрчлөгддөг юм байна. Яаж ч бодсон залуу байх гэж хичээсэн ч те ингээд сэргэлэн цовоо урдныхаа байх гэж хичээсэн ч яад ч цаанаасаа нэг л одоо насжилтын өөр хэлбэр рүү шилжиж байгааг нь анзаардаг юм байна. Тэгэхээр илүүдэлжин за сэтгэл санаа олон зүйлтэйгээ тэмцэх хэрэгцээ гардаг юм байна эмэгтэй хүнд. Тэгэхээр яг энэ үедээ буцаад өөрийгөө олж авах юмсан илүү их хэрчүүдтэй болох юмсан гэж яг үнэхээр хүсэж байна шүү. Таргалалтаа ер нь юунаас үүдсэн гэж бодож байна? Өө стресс ах уу. Хамгийн гол нь стресс гэж бодож байна. Тий. Одоо мэдээж одоо нэг телевиз үзэж байгаа хүмүүс болон шүүрчтэй бас би тэ өөрөө бас харуулна уу таарад Зөв эргэлдээ дүү байран дээрээ за өөрөө яаж усарсан ч бас нэг насны яг өөрийнхөө үеийн насны ер нь хиймэрхүүдээ орж ирээд 45 минут намайг хараарайч гэж байгаа. За яг одоо миний бодлоор хамгийн аимшигтай зүйл манай гэрт жим байхгүй жингээ хай хэрэн жингээ хайцсан гэдэг байна. Жингээ баг би сүүлийн хагас жил баг мэдэхгүй хэдэн сар үзээгүйгээ мэдэхгүй ямар ч гэсэн жилээс дотор өөрийнхөө жинг үзээгүү бүх хувцас таархаа болсон гэдгээр л их таралтай байна да гэж бодож байгаа. Тэгээ миний бодлоор одоо нэг 20 гаруй килограмм нэмсэн байгаа. Тэгээ одоо за бид нар ч хараад насвар хувцас өмсдөг болд юм байна шүү дээ. Тэ жин нэмэхээр ерөөсөө тийм бие тутсан хувцаснаас айлхаар зайлс хийгээд тийм. За энэ өөртөө итгэлтэй байна уу? Итгэлтэй байна. Энэ тэмцээнд орохдоо ялахтаа бэлнэ үү гэж асуусан. Би арай бэлэн гэж хариулж чадсангүй. Яагаад гэвэл үнэхээр мундаг одоо дайчин охтууд те хүчтэй охтууд цугларсан байгааг харсан. Тэгэхээр би зүгээр л 45 нэмэх насныхаа төлөөлөлөд оролцъё л гэж бодож байгаа. Тийм хэрвээ шалгарвал цоглог бүсгүй шүү те. 45 наснаас дээш цоглог юм байна. Сайн байцгаана уу? Намайг Мөхтөгийн Хичин гэдэг. Би 27 настай. Би Сонгон Айрхан дүүргийн эрүүл мэндийн төв совилогчээр ажилладаг. Энэ шоунд оролцох болсон
шалтгаан зорилго. Би сүүлийн үед ингээд аягүй их жин нэмээд байгаа байхгүй юу? Ингээ өөрийгөө хүн жин нэмж байгааг аягүй мэддэггүй юм бэлээ. Тэгээ нэг мэдгэд л ингээд жим маань ингээд нилээ явцаа. Тэгээ нөгөө би ч ингээд байнга энгэрийн тэмдэг инхчин гэдэг нэртэй тэгэхэд хүмүүс ингээд намайг бүдүүн охин ингээд ингээд намайг хэлээд тэгээ сүүлийн үед тэрэндээ амар имзэглээд өөрийгөө бүдүүн гэж юусоо боддгоо байж байгаа гинт би нэр ингээд амар бүдүүн юм бэ гэдэг. Тэгээд одоо ингээд өөрийгөө өөрчлөх тийм зарлага өөртөө тавьсан байна. Тэр нь өмнө энэ дасгал хөдөлгөөн хийгээд биеийн жингээ хэвэн болгох ажлынхаа хажуугаар одоо дасгал хийх гэсэн тийм юм бодол байсан. Би ерөөсөө өмнө бол нэг өөртөө ингээд фитнес явж огт үзээгүй. Би болохоор ингэж боддобайсан байхгүй. Би нөгөө нэг байнга өдөр болго ингээд алхалттай нөгөө нэг совлогч гэдэг хүн чинь байнга хөдөлгөөнтэй байдаг байхгүй. Тэрийгээ би өөрөө ингээд нөгөө фитнесийг хөдөлгөөн гэж боддог байсан байхгүй. Тэгээл нөгөө өөрийгөө таргалж байгаа мэдхгүй. Тэгээ нөгөө нэг ээлжийн горонд ээлжинд явдаг. Тэгэхээр айгүй шүний ээлжинд гараад ер нь бол ажлынхаа нөхцөл байдлыг л одоо би хөдөлгөөн надад бол хангалттай гэж боддог байсан шүү. Тэгээд хоол хүнсэн дээр анхаарал тавих нь хэрэг. Ер нь бол би нэг амар одоо эмнэлгийн ажилтны хүн чинь яг нэг байнгын тийм нэг цагийн хоолтой биш. Олцсон хоолоо нэг ингээл одоо ингээл цайны цаг магаар ч юм уу гээл тий тэгж байнга ер нь тиймэрхүүл. Тэнцэнч бай тэнцээгүй чаа 2000 гаруй хүнд ингээд 60-д багтсан дагуусаа сэтгэл хангалуун байгаа. За би бол ингэж бодож байна. Эрүүл мэндийн салбар юм байна. Нэгдүгээр эрүүл мэндийн салбарт ийм асуудалтай хүмүүс амар их байдаг байна. Тэгэхээр яг хувь хүний характер тэр байгаа байдал биеийн жин бүх юм нь бас нэг юм байж болох л дөрөв шоуг бол үнээр бас тийм нэг сонирхолтой болгож мэдхээр л харин тийм байна да. Ер нь ингэ байж байгаа характер тий. Нэг тийм дотроос юм өөрөө яг ингэ үнэн голоос өсөд байгаа үст. Тий. Хүсэл нь амар өндөр байгаа. Тий. Яг энэ ажил мэргэжлийн онцлог одоо бүх юм нь ингээд энэ хүнийг ингээд нэг асуу шоунд байж ивэл тийм болохоор байгаа даа. Тий. Эрүүл мэндийн салбарт ийм асуудал амар их байгаа. Ерөнхий ивент төгөгч 5 шар апартмент. Чанартай барилга бат бөх ирээдүй. Ерөнхий ивент төгөгч номин хүний хэрэгцээ цум багтсан. Ерөнхий ивент төгөгч Аз Motors. Үлгийн сайныг унан байж танина. Алтан ивент төгөгч их хаадын чулуу. Үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Алтан ивент төгөгч тэргүүн чанса премиум Улаанбаатар хотел. Премиум feeling. Алтан ивент төгөгч Golden Fries Тунаа загас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. Янзтай ясны шил. Дархлаагаа дэмж эрдсээ нөх. Ерөнхий ивент төгөгч 5 шар апартмент. Чанартай барилга бат бөх ирээдүй. Мөнгөн ивент төгөгч Gem International. Хожирт Эрдэс тус. Red Bull Energy Drink. Lotus Farm Кефир тараг. Хекинго цэвэр шоколад. Хамтран зохион байгуулагч Го Гуаша. Анд Medical Center E-Studio. Хамтрагч байгуулах Mongolian Tour. Вүүлэ нүүрс ус садлагч Орхон Beauty Salon. Ус арчилгааны доктор Melaxin брэнд. New Origin брэнд. Санаа. Наа бас ч арим билээ гэдэг. Одоо 25 настай 2 хүүгээ ээж. Тэгээд гутган өхөр бүтэн хонь идээд янзлаад шулаад тавьчдаг. Энэ чиглэлээр мах бэлтгэгч хийж байгаад Алтан жолоо группт саяхнаас махны категори менежер болоод тушаар твсээд яг энэ местнэр одоо ажиллаж байгаа. За өрнөцлөө. Шинэ энэ анууга шоунд оролцох болсон хамгийн гол шалтгаан чи юу вэ? Миний би одоо ингээд хүүхэд төрөөснөөс болоод нэлийн унжилт өгсөн арьс. Тэгээд нөгөө нэлийн тархлаа тэрнээс болоод сэтгэлэр унаад барах хүний хоолунд идэхгүй байсараад нөгөө буруугаар чин хаяад ходоод гэдсэн тэрнээс болоод жоохон хямарж өвддөг болоод тэгээд нэг биений арьс нэлийн сулдраа баг нэг өмс гэдэг шиг нэгээд юм хагас нүцгэн хувцлах тал дээр өөртөө үнэхээр сэтгэл дундуур болчихсон. Өөрийгөө ер нь яг ингээд нэг өөрчлөлээ тодорхой төвшөнд авчиж нэгдүгээр одоо зөвлөгч юм тийм юм шүү дээ. Чартыг нөржүүлэх хичээл гэж бодож байгаа. Ер нь би чадна гэж бодож байгаа. Хэрвээ надад боломж болтвол би ер нь өөрөө багаас ер нь фокус
тэгээ жуудаа чөлөөт ер нь спортод их туртай төрлийн хүн байсан. Тэгээд нөгөө амьдралын эрхэнд нөгөө надад хүсэл мөрөөдөлтэй байх боломж амар бага болоод амьдралын шаардлага тэгээд нөгөө олцсноо л хийдэг болсон. Хэрвээ боломж олдвол ер нь бол би ер нь бол миний хөдөлгөөн би ингэж боддог л та. Завтай болохоор боломж нь олдвол хүн өөрөө хүсэх юм бол нэг найз нөхдөйг нь хэдэн цаг залчаа суусан байдаг ш. Тэгээд 30 минутын төч өсөөрөө бидээ анхаарч чадахгүй байгаа би бас худлаа гэж боддог байхгүй. Тийм болохоор дараа чинь дээрээ ч гэсэн гоё зорилгоо тавиад яг гоё тууштай хийгээд үзээрэй. Тэгэх юм бол ямар ч хүн бас өөрийгөө өөрчилж болдог бас юм спорт байгаа фитнес. Чөлөөт зав болдвол нөгөө гадаад төрхөөс илүү толгойн дэм хийх хэрэгтэй болов уу гэж бодоод андаа ажлынхаа хажуугаар, хичээлийн хажуугаар би одоо яг нэг өсчингээр сураад төгссөн, мейкапаар сурч төгссөн, маникюрын чиглэл, тэгээд сормос артистаар яг хувийн дээрээс үр дээрээс нь дагалцсан. Тэгээд давхар хажуугаар хивээс одоо ер нь ингээд ордоод хийсэн байгаа. Тэгээд зөндөө юм сурсан юм шүү. Зөвлөхгүй байна да. Жишээлбэл маш олон мэрэгчлээ юм шүү дээ. Тийм байна. Юм юмсээ. Тэгээд маш олон мэрэгчлээ хүн чинь одоо орчин цагт бол мөнгийг бол олж болно. Жишээлбэл чи мейкап гэдэг юм ээ. Мейкап бол манай одоо энэ салбарт бол асар хэрэгтэй байгаа. Боломжгүй гэдэг нь манай ээж аав үед ч юм уу тий. Тэр чинь үнэхээр боломжгүй хаалттай хязгаарлагдмал байсан байхгүй. Тэгэхээр орчин цагт бол тэгж хэлэхээс татгалзал хэрэгтэй тамаар. Одоо жишээлбэл 90 оны үед гэхэд фитнес гэдэг юм чи хөрөгдний спорт гэдэг хаалттай байсан. Нуугдаж хийдэг байсан үе байсан ба шүү дээ. Тэр жоо тэр юу байл. Бараг нөгөө турник авчвал тэр нөгөө нэг намын ороо болохгүй. Чиний мэрэгчлээ одоо манай спорттой л хэрэгтэй. Чи маш олон юм чаддаг юм шүү дээ. Тэгээ яг ингээ багасаа үзэж өссөн жүжигчин маань хараад ингээд амар баярлсан мөртлөө нөгөө сэтгэл хөдлөлөөс нэг гаргасангүй. Би одоо ч гэсэн яг миний өвдөг чичрээд байна. Амар сандраад нэг үнцэг бол бас тий бас нэг тийм бас тийм нэг хүсэл мөрөөдөл өөрийнх нь тийм нэг юм нэг галт цог уг нь байна. Бас байж болох л үсхий тий. Одоо хэдэн настай гэсэн бэ? Шоуны хүмүүс дөрөв байж хахад гимгүүл дүртэх байна. Гимгүүл дүртэх байна. Ямар ч үсэн тий 25 настай юм байна. Сайн нөгөө наа батареи аз жаргал идэг. Одоо 31 настай. Нөхөр 2 хүүхдээ хамт амьдардаг тийм. Хүн болгоны адилхан махалтай мэдээж турах номер 1. Миний хувьд болохоор эрүүл мэндэд анхаарах гэж орж ирсэн. Яагаад гэвэл би өөрөө нөгөө ээжигээ багахнаа алдсан болохоор яг нөгөө эрүүл мэндийн шалтгаанаас тийм учраас одоо 2 хүүхэдтэй болсон өөрөө яг эрүүл байж иж урт удаан одоо хүүхдүүдийнхаа нэрээдээ гэсэн зорилготой. Сайн байцгаана уу? Сайн байна. Намайг Шинцэйдэг 37 настай сингл мам. Энэ шоунд орж байгаа миний зорилго гэвэл цаг хугацаа надад нэгдүгээр маш чухал үнцэнтэй. Хэрвээ зогсох юм бол тэнцээ хүн амьдарч байгаа гэсэн утга учиргүй гэж бүүздэг. Амьдралаа би аялал гэж төсөөлж үзнэ. Энэ аялалдаа шоуны орж байгаа зорилго нь түүх бүтээх. Ерөнхийдөө миний яг энэ одоо гол зорилго маань ингээд нөгөө 40 нэмэх болчингуудлаа яагаад ингээд нөгөө 40 нэмэх гингүүд чинь бас манай нийгмээр бас нөгөө жоохон ингээл 40 манай монголчууд нэг 40 гарцсан гэл тэнгуэл нэг хөшин гэл хөшчлөө гэл нэг ойлголт байгаа гэдэг. Тэгээ миний хувьд болохоор яагаад бид нар 40 гарсан ч гэсэн яг бид нар нөгөө анх охин байсан одоо нэг залуу байсан тэр үеийгээ уралж одоо ингэж нөгөө бүтээж тий одоо чадах боломжтой шүү дээ гэдгийг бас ингээд олон 40 гарсан одоо үеийн одоо эмэгтэйчүүдтэй бас урам зориг өгөх тийм бас айгүй зоригтой байгаа даа тийм. Энэ шоунд одоо биеийнхаа галбирыг өөрчлөх, хасах ёстой газраас хасч тэ нэмэх ёстой гой булчин мас нэмэх ёстой газраа нэмж одоо өөрийгөө гой өөрчилж дотоод болон гадаад гоо үлсгэлэнгээ тодтохоор ирсэн баг. Яг энэ спортоор хичээллээд фитнес тамирчин болоод дэлхийд өөрийнхөө нэрийг гаргаж Монгол улсынхаа нэрийг гаргасан мундаг тамирчин болох гэж байгаа. Шалгуур тэд дундаа үргэлжилж байна. Оролцогчд манч өөрсдийгөө бүрэн дүрэн илэрхийлж, айдсаа ардаа үзсэ. Сонголт хийгд ч улам бүр хүнд болж эхэллээ шүү. Амжилт өгтөө. Хичээгээрэй. Сайн бацгаана уу? Намайг Ямчуу гэдэг архитектор мэргэжилтэй Булган аймгийн Сайхан сумын малчин айлын охин байна. За тийж манай булганы нутгийн хүч шүү дээ. Тэгээ
Тэгээд ер нь бол айргны ох брендийг хөгжүүлээд явж байгаа. Айрг маань одоо зуны 3 сар л хийгддэг учраас зундаа болохоор айргийнхаа бизнес, айргийнхаа брендийг хөгжүүлээд өвөлдөө болохоор мэрэгчлэрээ тавилгын дизайнераар ажилладаг байгаа. Улгаагаа яа заавар аваад ирж байгаа. Зөндөө олон хүмүүс бүгдээрээ л турах гал те. Ерөнхийн өмнө нэг болохоор би нэг жоохон ч гэсэн ялгаралтай бай гэж ерөнхийдөө бодсон. Тийм ч учраас нөгөө анкетныхаа зургийг хүртэл юу яасан байгаа, мототой зураг явуулсан байгаа тий. Бидэрт бүр тод үлдэхийн тулд. Тий. Тэгээ энэ олон дундаас ялгарал хэрэгтэй байх гэж бодоод тий. Үнэхээр гоё зөв эсэгсэн гоё айраг, зөвөр нь хадгалаа зөв авчирсан айраг. Үнэхээр гоё хүн ингээд дуралдаг, ус уухад ингээд ам цангадагтай адилхан айргаар цангадаг тийм гоё идэх байхгүй юу? За, айргны реклам болоо явуулчихлаа шүү. Айргны реклам болоо явуулчихлаа. Айрг өөр санагдлаа. Айрг ажиллаж шүү. Амар тухтай санагдлаа. Эндээ ингээл амар бужигнаал дотроо зүрх бэлбэл хийгээд айгу сандарч байсан. Яг ороод ирэнгүүт ингээд айгу энгийн сансныг бодоход айгу гоё 50 байлаа. Яарэмба. Би айргаас сурцласаар харгалаа да. Айргны охин байна хөр. Айрг ярьсаар харгалаа. За, тэмдэг тавьчихъя. Ямба айрг ямба гэдэг тавьчих. Сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Намайг Сүхөчрийн Уран Заяа гэдэг. Би Бахангаа дүргээс оролцож байгаа. Нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Онцгой ажлын албандаа 13 дахь жилдээ ажиллаж байгаа. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За өөрийгөө хэлцгээе. Яа ингээ олон арс толондаад байна би нэг сайхан дууд болж байгаа. Сандраад байна. Болох уу? За болно. Гадна байснаас илүү дотор ороход ор амьсгал бас их л хэцүү л байлаа. Баг зэрэг сандарлаа. Сандраадаас шүүгч нартай surprise байрлаа. Баяр хөө гомдолгонги адил тэнцүү хоссон хорвоо. Чамд одоо юм бусдаас ялгарах онцлог юу вэ? Одоо ингээд би одоо ийм учраас энэ шоунд одоо ингээд тий. Надын бол онцлог бол би юм тууштай. Хүчрхэг байж чаддаг, өөрөө өөргөө урамшааж чаддаг. Бас миний ард одоо ингээл 5 залуу маань үлээж байна, ээж аав маань үлээж байна. Миний баг хамт олон үлээж байна, ажлын хамт олон маань. За байц нэг гар дээр нэг сүнэж чуу. Болцсон юу гэх юм болоо. Үзэх үү? Үзье. Сонирхолтой шүү. Одоо яна жингээ дийлэх юм уу? За ордоод үзье. За яваа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 заавал юу яахгүй юм. Тийш яваа. Тэгээ маах нөгөө би өдрийн шалгалт аваа. Би ерөнхийдөө сагсан бөмбөгийн спортоор хичээлдэг. Тэгээ ер нь хөлийн хүч сайтай. Гэхдээ ол хуучин айхахтай юм байгааг одоо хувцсандаа ч хилдээд юм та тэг хүндлээд амьсгаагаа тавьчихсан зогсож байна. Өөрийгөө болон энэ шоу 3 хүүгээр тайлбарлаа. Гал, хүч, зэрэг. Чиний тодорхойл тийм үү? Одоо миний шоу шоуны. Тэгээд юуг шоу. Үгүй ерөнхийдөө өөрийгөө ч оруулчлаа, шоугаа ч оруулчлаа тий. Ирж хүч. За. Амжилт хүсье. За амжилт хүсье. Амжилт хүсье. За манай хоёр юу гэж бодсон? Сонирхолтой шүү. Надад бас амар сонирхолтой санагдлаа. Би бол энэ ярьж марж байгаа. Нэг бол энэ 30-40 наснд бол оруулчмаар л. Ягаад тэгэхээр нэгдүгээр 4 хүүхэдтэй байна. Тэ? Алдарт ихийн төлөөлөл. Хоёрдугаар цэрэг хүчний байгууллага юм байна. Тэгээд ер нь ингээд өөрийнхөө характерны хүмүүс дундор одоо шоу бас нэг ингээд сонирхолтой болгочоод л юм. Шоу за энийг болохоор Ерөнхий ивент төгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээдүй. Ерөнхий ивент төгч
Намын хүний хэрэгцээ цум багтсан. Ерөнхий ивент төлөгч Аз Motors бүлгийн сайныг унан байж танина. Ерөнхий ивент төлөгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээдүй. Алтан ивент төлөгч их хаадын чулуу. Үеийн үед үрийн үр дүрлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Алтан ивент төлөгч тэргүүн чанса. Премиум Улаанбаатар хотел. Премиум feeling. Алтан ивент төлөгч Golden Fries Тунаа загас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. Янзтай ясны шил. Дархлаагаа дэмж эрдсээ нөх. Сайн байцгаана уу, намайг Болдбаатрын 7 дугаар сүрэн гэдэг. 33 настай. Ам бүл 5 амьдардаг, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхд эмч мэрэгжилтэй. Одоо мэрэгжлэрээ Говьсонбор аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За энэ шоунд яад оролцох вэ? За энэ шоунд оролцох болсон шалтгаан гэх юм бол ерөнхийдөө тий өөрөө тесрэлт хий, өөртөө хувьсэл хийж одоо өөрийгөө эрс өөрчлөх, өөрийнхөө тесвэр төвчээрийг одоо ингээд харуулах, өөрийгөө сорих зорилготой энэ тэмцээнд бүртгүүлсэн байгаа. Эмчээр хэдэн жил ажиллаж байгаа вэ? Эмчээр би 19 оноос хойш ажиллаж байгаа. Ер нь анх хэдэн килограмм байсан? Ер нь хэдэн килограмм нэмсэн? 68 орчим килограмм байсан. Одоо би 93 килограммчтай. Тэгэхээр эмчээр ерөнхийдөө ажилд ороод нэмсэн юм шүү дээ. Тийм, ерөнхийдөө суугаа ажил. Тэгээд ялангуяа бас орой жижигхэн ажил. Эмчийн мэрэгжилтэй зөвлөгч хүмүүс бас орж ирсэн л дээ. Ер нь яг манайхын гадуур хараад байхад яг энэ эрүүл мэндийн салбарын манаас энэ харгалтанд аягүй хэрэгтэй. Тэр чиний бодлоор яг энэ юунаас шалтгаалт гэж бодож байна? Гол шалтгаан нь ер нь бол бас нэг ажил байдалтай холбоотой, стресстэй холбоотой холбоотой л гэж бодож байна. Би бол ингэж боддтой. Хамгийн гол шалтгаан нь нойр гэж бодож байгаа. Тэгэхээр дээрээс нэг дайруу шуруу юм яддаг. Тийм. Тэр нь бол та нарт нэг хоолоо хийгээд гэртээ хоолоо хийгээд аваад явах боломж аягүй их байдаг. Санагдах. Тэгээ нэг хоолн дээр их анхаарах юм бол бас харгалт гайгүй баг гэж бодож байна. Эмч хүн гэдэг чинь шүү дээ. Эрүүл мэндийнхээ хувьд бусдад маш ч идеал гэж тий бас биеэрээ байгаа байдлаараа илэрхийлж бас харуулж чаддаг юм байх хэрэгтэй байхгүй. Гэтэл яг чи тэр төвшөнд бусдад одоо ихтгэл үнэмшил төрүүлэхөөс байж чадаж гин үү? Чадсан уу? Чадахгүй. Одоогийн байдалд бол чадахгүй байгаа. Одоо юу гэдгийг те одоо илүүдэлжэнтэй ч юм уу бондгор би бол одоо өөрөө хүүхдийн эмчилтэй одоо нэлийн илүүдэлжэнтэй магадгүй сахартай ч юм уу ер нь ингээ ийм өсвөр насны хүүхэд одоо буруу хаалттай холбоотой айгүй юм орж ирдэг. Тэр болгон дээр одоо ингээд зөвлөгөө өгч таардаг. Тэгэхэд бас ингээд одоо ингээд жин хасах хэрэгтэй, ийм байх хэрэгтэй, ингэж байх хэрэгтэй гэж байгаа боловч өөрөө тийм байж чадахгүй учраас бас тэрэндээ сэтгэл хангалуун бас байдаг. Энийг чи чадаагүй ч одоо энэ дээр чадна гэж бодлоо. Энэ дээр бол чадна гэж бодож байна. За окей. Миний хувьд бол асуулт маань дууслаа 7 дугаар сараа. Ер нь энэ эрүүл мэндийн салбар ойр тойрных нь аягүй нөлөөлж байгаа байхгүй. Тийм учраас нийтээр юм байгаа даа. Тэгэхээр эн чинь шоу нэвтрүүл гэдэг нь чинь хүмүүст бас тэр талаас нийгэм талаас нь бас юмыг ойлгуулж явах хэрэгтэй. Тэгээ эмчнэр чинь хүмүүс эмчлэгч бол өөрсдөө өвчин зовлон юм шиг хаахын эмчнэр ширээнийхээ ард юм том үзээтэй суучаад чи жингээ асах хүн загнаад биш болохгүй. Аюу хүмүүсийг зөвлөж байгаа. Иргэн тойрны том эмчнэр нь аюу нөлөөлж байгаа. За сайн байцгаана уу? Бүгдд нь арай мэнд хүргэе. За намайг Инх Амгалангийн их цол гэдэг Тархуул аймгийн Шаран улс сумын сумд төрж өссөн. Улаанбаатар хотоос оролцож байгаа оролцогч байна. За нэвтрүүлэгт юу дуудваа? За ер нь бол өнгөрсөн дугуйлал дээр нөгөө нэг олонний танил биш энгийн хэрэгтээс оруулна гэх үеэс эхлээд л одоо нэг өөрийгөө орцсон байна гэж байнга төсөөлж оронд нь тавьж ингэж мөрөөдөж ирсэн. Нэг ч дугаарыг алгасахгүй үзэж ирсэн байгаа. Би болохоор энэ нэвтрүүлэгт одоо шоунд орох юм бол гэсэн өөртөө хит хитэн зорилго тавьж орж ирсэн байгаа. Нэг нюд зураг даардаг мэрэгжлийн зурагчин. Одоо тэр үед бол нэг туранхай юм гой бэлтэй байж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ийм зурагчин надаас чиний төрх ингэж халагдаад тэгээ ингээд чам дээр юм зураг дармаар энэ хоёул ингээд шинэ жилийн сэдвтэ Санта Клаусын юм миний юп бүхтэй юм зураг дарыг гэж
урьжсэн байхгүй юу? Тэгсэн чинь би тэр үед уул нь ингээд ямар ч асуудал байхгүй хэрнээ өөрөө амар голоод. Сантаг охин мэт Санта Клаус биш үстэй. Тийм Санта охин. Тэгээд голоод өөрөөсөө нэг тийм ичээд зураг авалтанд оролцоогүй. Тэгээд тэрэндээ би одоо амар их харамсаж байгаа. Тэгээд бүх насаараа харамсмааргүй байна. Өнөөдөр л би өөрийнхөө хамгийн гоё залуу хувилбар нь байгаа юм чинь яг тэрийг гоё дэлгэцэн дээр одоо зураг дээр гэрэл зургийн халсан дээр мөнхөлжүүлдэг юм гэсэн ийм зорилготой байгаа. За ингэцэл нэг юу яах вэ? Зураг даруулна гэжсэн биш үү? Нэг алхаад үзүүлчих. Яг ямар зураг даруулмаар байгаа чинь гоё алхаад үзүүлээч. Гоё алхаад үзүүлчих. Зүгээр яг өөрийнхөө хамаагүй. Тэндээ наад энэ зураг хүртлээр чинь гоё алхаж үзүүлээ. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За дотор хор юмсгал үнэхээр гоё юм шүүгч нартайгаа ороод уулзсан чи айгүй гоё тухтай байлаа. Яг ингээд өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадаад гарч ирлээ. Сайн бацхан уу эрхэм хүндэт шүүгч нар. Та бүхэнд өнөөдөр чи сайхан бандыг дэвшүүлье. Би бол өвөр Монголын Хуланбойр хотын шинэ бараг зүүн гушуунаас ирсэн барга ястан сайхан тонголгийн талчмаг гэдэг хүн байгаа. Тэгээ өнөөдөр болохоор чинь Монгол улсын ийм сайхан Түн мянган бүсгүйцүүдийн мөрөөдөл болсон ийм сайхан шоу нэвтрүүлгэд эхний 60 нэрсэд сонгогдсон орж ирсэндээ айгүй их баяртай байна. Тэгээ би болохоор чинь өөрөө урлагийн хүн байхгүй юу. Тэгээд багаасаа урлаг соёлдоо хайртай, үндэснээ өв соёлдоо хайртай, урлаг соёлдоо хайртай болохоор Монгол улсад ирж соёл урлагийн их сургууль хөмөө мэрэгдлэр сурсан юм аа. Одоо Монгол улсын боловсролын их сургуульд боловсрол судлалын докторантор сурж байгаа. Энэ нэвтрүүлэгт орох одоо төлөвийн зорилго чинь би хаагаа гоё болгох. Тийм. Эсвэл Монгол улсад өөрийгөө таниулах зорилготой. Ер нь ямар зорилготой тэгж орж ирв? Турах зорилгоос хамгийн гол илүү галбирж явах зорилготой. Анхаа багш хэлсэн шүү дээ. Энэ манай энэ шоу нэвтрүүлэг угаасаа турах нэвтрүүлэг биш ээ. Энэ бол сайхан хүмүүсийн төгс сайхан галбиртай, сайхан зөв сайхан галбиртай болгодог юм нэвтрүүлгээ гэж хэлсэн шүү дээ. Иймээс болохоор би энэ үгийг айгу яг 100-ны 200 гэж бодоод энэ багшаас яасан ч гэсэн 100-ны 100 хуваар би дагаад ийлнэ гэж бодоод. Баямж бай. Таны киногоо ч гэсэн би урд байхад үзчихсэн. Нөгөө тэр киногоо үзээд би айгу их биширсэн. Сайн байна уу? Наваг цаг дэлгэр хөвгт Аз жаргал гэдэг. Энэ жил 24 настай. Би ингээд өөрөө эрүүл, спортлог гэдэг юм уу, яг тийм хүн байх шаардлагатай. Энэ миний зорилго яг тийм шаардлага тулгарсан учраас би яг одоо фит спорт руу орё гэж бодож анхаас фитнес шоунд бүртгүүлээд тэгээд яг нэгдүгээр шатны 60 он шалгарсан амар баяртай. Үзэгчтэй болон шүүгч нартай өөрийгөө бүтэн бие тойрч харуулад гар дээр нэг 3 сунаагаад бас би ачаалтах чадвартай шүү гэдэг бас биднэрт харуулаач. За. Би нэг сайн юм хүн болж. За. За. Нэг. За, 2. 4. За. Ачаалтах чадвартай манай чадвартай байна. Орой минь. За сайн байна уу? Сайн байна уу? 25 дугаартай инх саруулаад би Тархуул аймгаас оролцож байгаа. За, шоунд орох болсон гол шалтгаан, гол зорилго нь юу вэ? Одоогоор би 54 кг жинтэй ээж үдсэн. 63 кг жинтэй ээж үдсэн. Тэгээд хамгийн дээдл нь 95 кг-тэй байж үдсэн. Одоо бол ерөөсөө тэгэж нөгөө нэг хит тор хааж биш. Хитэ амар нөгөө илүүдэл жинтэй зүгээр юм гоё пропорц жинтэй болмоор байгаа байхгүй. Сайн байцгаана уу, намайг Ганбаатрын Хулан гэдэг. Би одоо 25 настай. Энэ тэмцээнд оролцож нөгөө мэрэгжлийн багийн тусламжтайгаа илүү тийм амар шахалтан доор тэгэж өөрийнхөө тэгэж бодож байгаа. Тэг илүү үр дүн сайн гарна гэж бодож байгаа. Тэг ганцаараа авах юм бол бас нөгөө хүн чинь жоохон сул байгаад байдаг болохоор. Хүн болгон өөрийгөө одоо байгаагаас 100 өөрчилж болно. Бид нэг одоо байгаа 100 өөрчлөх хэрэгтэй. Аврагаараа төрдөг гэдэг амар юу шүү дээ.
Тэгэхдээ фитнес бол нас заахгүй. Заахгүй. Тийм үү. Тасны одоо бүх одоо би ингээд гарчаад явж байгаа шүү дээ. Ингээд залуучдын дээр нь явж байгаа шүү дээ. Залууч байлаа гэж хэлж чадахгүй шүү дээ. Явж лээ. За, намайг Жаданби Ундрам гэдэг. Гэр бүлийн хувьд бол нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай бага охин маань одоо дөнгөж 2 нас хүрсэн. Тэгээд одоо яг камбэк хийх хугацаа болсон гэж үзээд тэгээд яг шалгаруултанд бол сонгогдно гэж мдээгүй. Ямар тач азаа үзээд бүртгүүлээд үзье гэж бодсон. Тэгсэн чинь шалгарсан байна. Тэгэхээр тэрэнд бол бас их болцоорхштай байгаа. Яа, сайн байцгаана уу? Сайн уу Ундрмаа. Чи ингэж орснороо бусад гэртээ байдаг ээж нарт бусад эмэгтэйчүүд яг юуг мотивацлж чадах вэ? Бусад оролцогчдоос одоо ялгахтай. Гэртээ байдаг ээж нарыг би айгуусаа ойлгож байна. Гэр орны ажил, хүүхдүүдийг асрах ажил, дахиад тэр нөхрийг асрах ажил. Нөхөр ч одоо яг хүүхд чиглэл ороод ирд юм билээ тасаргаад. Тэгээд тиймэрхүү ажлуудад бол нэгдүгээрт ээж өөрөө боловсрол амар чухал юм билээ. Ээж хүн бол боловсрол. Тэнгүүд манайхан ээж хүнийг асрагч гэж ойлгочдөг. Ингээл асраал байдаг. Өөрийгөө асрахаа мартчихдаг. Би төрхийн өмнө л юм байсан гэж зураг хараал. Би төрхийн өмнө л ингэдэг байсан. Би төрхийн өмнө л гэдэг байсан. Төрсний дараа хайшин биш болцсон юм уу тий? Тийм биш байхгүй тэр чинь. Зүгээр л яг хэсэг цаг хугацаанд ач холбогдлын зэрэгээрээ хамгийн өндөр ач холбогдолтой нь яг ялах хүүхд гэж болно. Хүүхдийн эрүүл мэнд гэж болно. Гэхдээ ээж эрүүл бийж хүүхэд эрүүл байна. Ээжийн сэтгэл зүй тайван бийж тэр гэр бүлийн уур амьсгал орчин эрүүл байх байхгүй. За, Ундрам ер нь өөр ямар төрлийн аав яасан? Аав яасан. Авьяас. Урлагийн юм уу? Нэг авьяас. Зэрэгтэй өгдөг байсан болохоор сонголттой л юм уу да. Ганц сонголтын ганц аа суучилаа. Ганц сонголт. Халаалт нь одоо болд юм болоо. Яа, гайг баха. Заана үзэж. Яана. Оо, гэстэй. Мэгэж бас чаднаа гэдэг. Яаж ч гол цирк юм байна те. Яг ер нь шоу ч юм бол чиний нөгөө чаддаг зүйлийг бас нээ шүү дээ. Тэгэд одоо энэ чинь гаргаж. Багштай хаасан. Би бол нэг хуйл задаг багш шүү. Урлаг байна, спорт байна, тэгээ янз бүр юм. Заавал одоо яг багш хүн гэхлээр юм хийхгүй байна гэж байхгүй шүү дээ. Нээлттэй хүн ч юм бол одоо юу гэж хийж чаддаг байвал бас зүгээр. Тэгэхээр бас сонголт гэдэг чинь бас давуу тал шүү дээ. Дундаас нь шүүгчнэр маань асуулт асуугаад тэгээд нэг асуулт нь жоохон хүнд тусаад тэгээд нөгөө юу юм бэлдсэн юм бүр ингээл баг хамгийн сайнаас нөхдөө ч ярьдгүй юм авчаад яриад бүр ингээд нэг юм амар сонин сэтгэлийн ингээд хүний сэтгэлийн ингээд гүн рүү ингээд ухаан хийчихсэн шүү дээ. Яг тэгчлээ. Тэгээд жоохон сэтгэлээ барьж дийлээгүй. Би тэгтээ яг энэс амар бичих байхад. Түрүү нэг юмд орлоо л да. Сэтгэл хэмжээл гүнж харах гэдэг бас хүнийг бас айгүй том пүшилж өгдөг л тоо. Тэгээ чиний амьдралдаа хамгийн хэцүү байсан үе ярил. Яг энэ жил. Зүр. Намайг урдна амжилттай явах. Хат жаргалтай, цог толботой. Тэгээ багасаа л тийм манлайлагч амьдраад ирсэн. Ажлаа хийсэн ч би ажил дээр яаж хийж байгаа л нэг юм манлайлагч болчихсон явж идэг гэсэн. Энэ бүхний ард миний ээж байсан. Миний ээж хэвтэрт байсан ч гэсэн миний сэтгэл дүүрэн байдаг байсан бол яг энэ жил би бүр ингээд юу ч хасрах мэдрэмж авсан. Гэтэ одоо би тэрнээс босч байгаа. Босно. Босохтой. Намайг тэгтээ би амар гоё мэдрэмж өчигдөр л авсан. Уржигдэр талаас нь бидлээ. Тэгээд өчигдөр орой намайг тэмцээнд явах болгонд намайг ямар нэгэн чухал юм хийх болгонд манай ээж сүрэгдэг байсан аахгүй. Тэгээд би өчигдөр хадам ээж рүүгээ чатчихээд ээжээ архаш би анухыг тэмцээнд орох чам. Та надад сүргөөрэй гэл. Тийм болохоор
хамгийн хэцүү хүнд зүйлээ би ер нь давж туулж чадна. Дахиад надад миний ээжийг орлох ээж байна. Гэр бүл ер нь бүх зүйл байна. Гэхдээ одоо ингээд нөгөө нэг ажил явдлын дараа эхний 3 сар ингээд юм ороо босгаа гэдэг юм билээ шүү дээ. Тэгэл одоо нэг ингээд хичээл сургууль ороод ажил эхлүүлээл нэг юм болоод ирсэн чинь хүн ер нь хүүхдтэй насан туршид дурсаж аз жаргалтай амьдрах дурсамжийг үлдээд юм лээ. Би өглөө босоод сайхан уухтаж ээжээгээ сана. Амар гоё. Бид ингэж уйлж шаналж ингэж муухайгаар дурсдаггүй. Дандаа гоё. Тэгэхээр би бас хүүхдтэй яг тэр дурсамжийг, яг тэр боломжийг нэг ээж нь гээл нэг тэг нэг юм сул дараагийн нэг юм биш. Миний ээж ийм байсан юм чинь гэдэг ийм хоёр охиныхоо рол модель болж амьдрах хэрэгтэй гэдэг тийм юм эсвэл байж байгаа ойлгож байна. Хайр дүүрэн гэрэл цацруулсан ухаалаг энэ охин дотоод сэтгэлийн хүч гэж юу болохыг бидэнд мэдрүүллээ. Үлчлээ. Та тийг үлчсэн үү? Би яг үлчлээ. Ер нь жоохон бас хоёр хүн бол ер нь жоохон бас эвгүүд үлж шүү гэж. Би бол энэ охиныг ер нь аюу хөөх юм байна гэнэ. Байж болохоор өөрөө нөгөө бусдад аюу гоё мотивац өгч одоо энэ спортыг бол үнэхээр аюу зөвөр тайлбарлалаа шүү дээ. Миний хамгийн гол зүйл бол тий характер байна. Тэгээ байгаа байдал ер нь байж болох юм байна да. Энерги нэг бас хаалгатлаа. Тий гол мессежийг маш сайн ойлгосон байна. Хүн одоо яг бид нар их тэгдэж шүү дээ. Ээж болцоод ирэхлээр угаасаа яг юм байх юм шиг боддог дийлэг эмэгтэйчүүд тэгтэл яг өмнөх байсан үе шиг эмэгтэйчүүд байж чаднаа байх боломжтой гэдгийг үзүүлмээр байна гэж байна. Хоёрдугаар хүнд бол ерөөсөө хамгийн чухал нь имээс илүүтэйгээр тасал удлаа гэж чухал. Цэгцтэй байна. Тэгээд мэдлэгтэй байна. Ерөнхий ивент төгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээдүй. Ерөнхий ивент төгч намын хүний хэрэгцээ цум багтсан. Ерөнхий ивент төгч Аз Motors. Үлгийн сайныг унан байж танин. Алтан ивент төгч Golden Fries Тунаа загас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. Янзтай ясны шил. Дархлаагаа дэмж эрдсээ нөх. Ерөнхий ивент төгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээдүй. Мөнгөн ивент төгч Gem International. Хожирт Эрдэс тус. Red Bull Energy Drink. Lotus Farm Кефир тараг. Хекинго цэвэр шоколад. Хамтран зохион байгуулагч Го Гуаша. Анд Medical Center E-Studio. Хамтрагч байгууллага Mongolian Tour. Вүүлэ нүүрс ус садлагч Орхон Beauty Salon. Ус арчилгааны доктор Melaxin брэнд. New Origin брэнд. Өмнө 27 дугаартай алтан зал зогсож байна. 33 настай single mom. За тэгээд 2019 онд анх plus size модельд 2 удаа шоунд нь оролцож тайсан дээр гарсан. За тэрнээс хойш урбанаас ахуулаад нэлээд хэдэн байгууллагатай зураг бичлэгэнд орсон. Ер нь plus size-аар нэлээд карьер хөөж яваад жилийн өмнө мамутай болоод тэгээд одоо охин маань 1 нас хүрч байгаа. За би 2019 онд одоо Монголын хамгийн анхны plus size шоуны нэг оролцогч байсан. Тухайн үедээ 90 гаруй килограмтай байж хагаад за нийтдээ 2014 хүртэл одоо нэмэх ярьцмэрийн мэдээлэлээрээ загварын шоунд оролцдог байсан, зураг авалтуудад ордог байсан. Plus модель гэсэн тийм. Бас яг энэ төрлөөр манай монголчууд бас. Тэ бас их юу шүү дээ гоё юм л шүү дээ. Гадныхан бол ер нь яг нэг стандарт гоё тийм. Манайхан болохоор яг нөгөө насагийн ил дээр бас жоох юм бондор тал руу нэгэд тоглохоос саяны хүүхэн бол гэтээ тийм баланс модель болоод болох юм байна. За сайн бацгаана уу. Намайг Шлодонгийн ос цэцэг гэдэг Улаанбаатар төмөр зам зорчигчийн богонд бод үйл өвдөх сорилын операторноор ажилладаг.
Төмөр замд 16 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд ажил болон буруу хооллолт тэгээд стресснээс болоод нэлээдгүй жин нэмсэн. Гол зорилго маань одоо эрүүл ингээд өөрийн гэсэн жин дээрээ буцаж очоод найз нөхөд болон гэр бүлийнхэндээ үлгэр дуурайл толуулаад аян шаванд орсноор ганцхан гадна төрхөө өөрчлөх төдийгөө өөрийнхөө амьдралын хэв маягийг бүхэлд нь өөрчлөхийг хүсэж байгаа. Тэгээд бас би жингээ маш их тууштайгаар нэмж чадсан. Тэгээд одоо жингээ хасахдаа бүр илүү тууштайгаар хасч чадна. Энэ боломжийг алдгүйгээр энэ тэмцээнд орохыг маш их хүсэж байна. Та бүхэнд баярлалаа. За өмнөх дугааруудыг ер нь үзчихсэн үү те. Хамгийн их мотивац авч ирсэн хүн чинь хэн байна? Бас хэнийг дэмжиж байв? 2-3-ыг үзчихсэн, 3-ыг бол нэлээх үзсэн. 3 дээр бол мэдээж нэг мэрэгжил нэгт манай Улаанбаатар төмөр замд ажилладаг хонгорог дэмжиж байсан. Мотивац авсан уу? Сайн байна уу? За сайн орой. За өөрийгөө танилцуулаарай. 30 дугаартай оролцогч Гамболдын оюун эрдэ. Дорногойн Эрдэнэ сумаас ирсэн. Элчин мөсгөө байна. Хэлийн цэрэг тогооч албан тушаалд ажилладаг. Тогооч аа? Зэн дээр барай засалж. Тий, үндсэн мэрэгжил барай засалж одоо хийж байгаа ажил маань тогооч. Хэдэн жил тогооч? Одоо 6 сар л хийж байна. Ээлжийн амралтаа аваад ирсэн. За ануухай шоунд оролцуулсан гол зорилго чинь юу вэ? Хамгийн гол зорилго оролцуулсан гол зорилго entertainment шоу учраас нэг чимгэн байж чадах болоо гэж өөрийгөө бодоод ирсэн байгаа. Тэгээд үе үеийн карашуудаа турж үзүүлээ, хэний хүүхд хаа хүрхээ харуулъя л гэж бодсон. Хүмүүс тэр нь харуулах гэдэг юм шүү дээ, тийм үү? Карашуудаа турж харуулсан, өөрийгөө өөр өнцгөөс харуулсан гэж бодсон. Бусдад нөлөөлөх үйц тийм одоо энэ оролцож байгаа олон хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр ингээд би бол эднээс одоо энэгээрээ давуу гэсэн биднэрт одоо тийм үзүүлэх, хэлэх, ярих, харуулах тийм зүйл байна. Барай засалж мэрэгжилтэй барина, базна, гулгана, яач чадна. Давуу тал бол ерөөсөө барай маш олон давуу талтай юм шүү дээ. За тэгвэл ингээд хөө. Одоо чи давуу талаа харуулна шүү дээ. Жанууга шоу чи ганцхан фитнесийн дасгал үлдэх юм. Чи өөрөө давуу юмыг харуулж яж бид гурав харна. Тэгээд үзэгчид харна. Тэгвэл нэг бүжиглээд үзүүлж идэх үү? Ай тавих юм уу? Ачи шууд л явна. Айгоо бас хэцүү шүү дээ. Онгод орж ирэх. Тэгвэл нэг бадаг дуулчих юм уу? Урдгийнх одоо ямар ч авьяасыг үзүүлж байна. Дуулчих. За. Намрын бороо та надад юу шивнэ? Навчис очон та юу шивнэ? Настай жимин сургаал үгүй. Надад та шивнэн дамжууллаа. За баярлалаа. Их гоё мэдрэмж төрд юм байна. Яг дуулж болцсон юм шиг. Зориг орж гин үү? Зориг орж. За. Өөрийгөө өөрчлөлт алхмыг яг хизээ хамгийн сүлд яг бодтоор хийчихсэн байна. За 2 ойрхон төрөөд жин нэмсэн. Ерөнхийдөө тэгэл жин нэмсэн шалтгаан бол их л байна л да, хөдөлгөөний дутагдaltaй. Анхаа шоунд оролцох гол шалтгаан бол яг жингээ хасъя, галбиржий, эрүүлжий, залуужий гэсэн зорилготой. Ерөнхийдөө бол тархлаа жин нэмээд ирэхээр улмал ганцаараа ер нь ингээл улмал аслагдаад байхыг хүсдэг юм байна. Тэ нэг үгээр бол чи ерөөсөө өөрийгөө л өөрчлөх. Тий. Өөрийгөө өөр өнцгөөс л харахыг хүссэн. За ямар ч үсэн тэр хоол газраас орж ирээ. Тэгээд энэ 3,000 хүнээс хаг шигшээ чалгараад тий. Чалгарсанд бид гурван зүгээс баяр хүргэж байна. Тэгээд энэ шоунд заавал орснороо биш тэнцэг нь хамаагүй. Өөрөө тэр хүсэл зорилгоо биелүүлээ. Заавал фитнес хийгээрэй зохистой бодлороо. Тэгээд зорьсон зорилгодоо хүрээрэй. Тэгээд амжилт хүсье. За. Сайн байна. Зөөргөө. За намайг утхан цагааны утхан мууин гэдэг. Одоо 25 настай. Жудо бүхий спортоор 9 жил хичээлсэн. Бизнес удирдлага мэргэжилтэй. Одоо шинэ ээж байна. Ер нь бол энэ тэмцээнд энэ шоунд оролцъё гэсэн гол зорилго маань гэвэл фитнес гэдэг спортыг болохоор би зөвхөн биеийн хөгжил биш. Өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээх аялал гэж ойлгодог.
Тийм болохоор би ер нь бол өөртөө фитнесийн тамирчин болно гэсэн зорилготой энэ спортыг сонгоо, энэ шоуд оролцъё гэсэн анкетыг илгээсэн байгаа. Анугаа шоунд зорж ирсэн зорилго маань болохоор эрүүл зүй хооллолт, фитнесээр ингээд шинэ спортыг өөртөө сууршуулж, зуршил олгож, амьдралдаа ингээд хэвшүүлэх зорилготой өөрийгөө 2026 онд ингээд шинээр бүтээж шинэ хүн болохоор ирсэн байгаа. Би ч урд нь ингээд маш туранхай байсан. Тэгээд хүн өөрөө өөрийгөө өөрчлөх биш, би урд нь ямар байсан тэр хэмжээндээ өөрөө өөрийгөө одоо удаан хугацаанд барьж явж чадах тийм л байдалтай байхыг хүсэж байгаа байхгүй. Сайн бацгаана уу? Сайн байна уу? Сангид арчийн наран гэрэл хийдэг 34 настай ганц биеж хуваараа хөдөлмөр хэрхэлдэг тийм эмэгтэй байна. Өмнө бас загвар маавар өмсдөг байсан сураг байх юм. Тий, өмнө нь загвар өмсдөг байсан. Бас өндөр метр метр 178 см. Өмнө мэдээ загвар өмсдөг олонний өмнө бас алхдаг байсан. Бас тэр өөртөө итгэх одоо чи таргалаад өөртөө бас ингээд итгэлгүй байгаа байдал энэ хоёрын хоорондох ялгаа ер нь сэтгэл зүйд яаж нөлөөлж байна? Өмнө нь бол айгаа өөртөө итгэлтэй мэдээж хэрэг юм гал цогтой сэргэлэн байсан. Одоо бол мэдээж хэрэг жин нэмээд бараг жингээсээ бараг 17-8 хил нэмсэн байгаа. Тэгээ мэдээж хэрэг нөгөө жоохон сэтгэл зүйн тал дээр маш их асуудал үүссэн. Тэгээд одоо хуцалтаас ахуулаад өөртөө итгэлгүй байх, ер нь бол аль болох суул юм өмсөх, пүүз өмсөд гарах ч юм уу тий, подолк өмсөд гарах тийм тохиолдол одоо үсмсээ янзлахач болох ч юм уу одоо юм анхаарахаа болждаг ч гэдэг юм уу тий, нөгөө жин нэмчихэр тэгээ бас нэг нөгөө сэтгэл зүйн тал дээр бас нөгөө сэтгэл зүйн нөгөө гутралд орж ирсэн болохоор тэр маань бас их нөлөөлсөн нөгөө жин дээр маань. Шоунд орох болсон зорилго маань гэвэл хэд хоногийн өмнө ажлын байран дээр нэг 60 гаруй настай хүнд аюуд мухагаар доромжлуулаад тэгээ ерөнхийдөө жоохон хоолны дэглэм миний тэрэ бариад тэгээ байжсэн чи пис хойдсон чи ануха шоуны пострыг хараад тэгээд анкета өгсөн байгаа. Тэр үг чамд өөрийгөө өөрчлөх шаардлагатай байна гэсэн мессежийг хүчээ өгсөн юм тий. Яагаад залуу хүн бижиж би өнөөдөр энэ хүнд ингэж муухагаар доромжлуулах ёстой гэж тэгээд дээрэс нь 2 хүүхэдтэй гоё ингээд бахархалтай ээж болмоор санагдаад нөхөртөө бахархалтай хань болмоор санагдаад тэгээ ерөнхийдөө зориг гаргаж анкет өгсөн. Ерөнхийдөө өөрийгөө илэрхийлээд гараад ирлээ. Тэрнээс гадна шүүгчдээсээ айгүй гоё урмын үг сонслоо. Тэгээд энэ хүртэл явсан өөртөө болон бусад оролцогч нартай амжилт хүсье л гэж хэлээ да. За намайг Одончим гэдэг. Би 57 настай. За одоогоор бол гавьяаны хамралтанд гарцсан эмэгтэй байна. За сайн байна. За өөрийгөө танилцуулъя. За намайг Одончим гэдэг. 57 настай. За мэргэжлийн хувьд гэр бүлийн хувьд бол ам бол 5, нөхөр 3 охинтой. За таны хувьд энэ ануухай шоунд оролцох болсон хамгийн том шалтгаан нь юу вэ? За хамгийн том шалтгаан нь дөрөвдөх одоо энэ шоу нэвтрүүлгийг үзээд за ер нь 50 нэмэгчүүд яагаад энэ шоунд өөрийгөө сориод итгэл үнэмшлэр дүүрэн тийм ээ одоо хэрэг өөртөө итгэлтэй бол ороод одоо нэг гайхамшигтай үр дүнг харуулж болох юм байна гэсэн одоо надад өөртөө тийм итгэл төрөөд тэгээд одоо сэтгэл шолоотсон гэх юм да. Та фитнесийн дасвал хийж ирсэн биз дээ тийм. Хийж ирсэн. Тий алдаг оног. Энэ хоолны дэглэм ер нь барьж ирсэн үү? Барьдаг ер нь тэгэл янз бүрийн дэглэм барьж үзсэн. Тий одоо нэг тушаал үзээл ямар тий тушаал үзээл хаяал тэгэл. За миний хувьд ч бас их сонирхолтой байна. Би бас одоо лист харж байхдаа 57 настай хүн ямар хүн орж ирэх вэ гэж бас бодчихлаа. Гар дээр ер нь хэд сонирхол гэж боддог. Яг уу яг суняадаг төрлөөр бол нэг 10 хүртэл бол гайгүй нэг үзэх үү? Нэг үзэх үү? Яг уу суняачлаа. Яг нөгөө өвдгөн дээр бол гайгүй 20 гаруй суняач. Зүгээр яг үндсэн суняал дээр нэг суняаж үзээд бас таны насныг тий бас сонирхолтой байгаа шүү дээ. За тэгээ. Өөрийнхөө бас юм 57 насн дээрээ би тэд сунааж юм гэсэн. Руу залуу өвдөг хоёр сунааж чадахгүй л дээ. За явуулаа гэж. 1 2 3 4 5 за болно гэж. За. Ямар ч байсан нэг 10 гаргаад
сүнэчглээ яг залуучуудаас тийм. Ачаалдах чадвар бас залуучуудаас сайн биш үү? Яа баярлалаа. Гэхдээ энэ нэвтрүүлэг өөрөө одоо манай эмэгтэйчүүдэд те айгуу гоё мотивац өгсөн байна л да. Бүр хүсэл тэмүүлсэн. Тийм. Энэ 57 настай хүний тухайд бол яг миний хувьд бол би яг өөрийнхөө үзлүүдээ гэдгийг яг энэ шоунд байх хэрэгтэй хүн л гэж бодож байна. Яг бол насны хувьд ч тэр тэгээд өөрөө энэ их спортлог юм хүн биш. Тэгээд одоо яг энэ насн дээр бол энэ хүн ерөөс алга одоо энэ шоунд тий. Тэгээд би бол энэ айгуу бас хөнгө харагдчих. Тий, хөнгө харагдчих. 6-ныхаа нэгээр бол сонгож 6 нэгээр бол баг автоматар сонгогдохоор юм байна. Яг үндэ бол. Тий. Ерөнхий ивент төгөгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээдүй. Ерөнхий ивент төгөгч намын хүний хэрэгцээ цум багтсан. Ерөнхий ивент төгөгч Аз Motors. Үлгийн сайныг унан байж танина. Ерөнхий ивент төгөгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээдүй. Намайг Сэрчмаа гэдэг. Улаанбаатар хотоос оролцож байгаа. Хүүхэд байхгүй. Тэгээ мэрэгжлийн хувьд гэх юм бол би хэлч дуучин мэрэгжилтэй. Тэгээ ерөнхийдөө маш олон шалтгааны үндсэн дээрээс энэ хүү тэмцээнээ зорж ирсэн. Тэгээ техникийн шатандаа шалгарсандаа маш их баяртай байна. Сайн байцгаана уу? Сайн байна. Одоо энэ тэмцээнд ороод тодорхой хэмжээний жингийн илүүдэл хасах гэдэг нь эсвэл одоо яг энэ фитнесийн чиглэлээр одоо спортоор нь явъя гэж зориод байна уу яг ямар зорилготой? Одоо яг нэг урлагийн сургууль төгсөөд одоо яг урлагийн алтан дээдсэндээ гарах гад ингээд дөнгөж эхэлж байгаа залуу уран бүтээлчийн хувьд маш олон одоо хүмүүсээс болон ер нь өөрийнхөө хувьд ч гэсэн нэг юм жингийн асуудлаас болоод их хэсэг айгүй хэцүү байдалд орсон байхгүй юу. Тэгээд яг хөө энэнийхээ төлөө өөр айгүй олон агаар ингээд тууштай тэмцэе гэж бодсон ч гэсэндээ ингээд илүү олонний нүдэн дээр чадна гэдгийг харуулад тэгээд өөртөө болон бусдад бас уран зориг өгөхийг хүссэн. Тэгээд жингийн илүүдлээс гадна бол яг тууштай эрүүл амьдрал өөрийнхөө бас гадаа дотоодгоо үзмжийг гаргаж чадна гэж танай үеийнхэн одоо яг энэ чиний ойлгосноор хэдэн үеийн хувь нь одоо яг энэ спортоор хичээлж ин гэж боддог. Хэдэн үе бүр энийг бүр үл одоо ойшоож ин гэж боддог вэ? Ер нь бол маш бага хувь нь яг энэ спортоор хичээлж өөртөө оролт гэдэг байх гэж бодож байна. Гэхдээ нөгөө маш багасаа урлагийн сургуульд сурсан. Тэгээд яг миний өөрийн хүрээлэл донд байдаг одоо жишээ нь бүжгийн ангийнхан ч юм уу одоо соёл урлагийн сургууль гэх юм бол театр урлаг бүжгийн урлагийн сургууль гэдэг. Ер нь яг миний одоо энэ сонгосон мэрэгжил хүрээлэл эрхийн тойронд манай бол дийлэнх хувь нь бол спорт одоо энэ эрүүл байдлыг эрхэмлдэг манай үе. Анхны шоунд чи орохгүй хасагдана. Хасагдсан байлаа гэж бодъё. Дөнгөд чи маргааш нас эхлээд яг энэ бодсон хүсэл мөрөдлөөр дасгал сургалтаа хийж чадах уу? Тэгээ одоо яагаад хийв вэ? Хийж би одоо ер нь бол хийдэг гэж хэлж болно. Гэхдээ яг ийм өшгөний арт яг манай үеийнхэн хийлээ гэж бодсон тэрийг одоо мэдэхгүй би ингээд нөлөөлж чадахгүй байна гэсэн үг. Харин олонний нүдэн дээр манай үеийнхэн ч гэдэм үү миний насныхан энийг хийж харуулах юм бол тэр хүмүүс бодтойгоор үлгэр дуурайл болж чадна гэж бодож байна. Гэсэн зорилготой юм. За баярлалаа мэт. Сайн байцгаана уу? Намайг Идэр Заяа ухтай Дуламж Аргал гэдэг. Би 25 настай 2 хүүхдээ ээж байна. Энэ хавар Итэг их сургуулийн хүний ихэнх мэрэгчлэр төгссөн байгаа. За, Дуламж Аргалаа яагаад нэвтрүүлэгт заавал орох гэдэг вэ? Би энэ жилийг одоо зөвхөн өөрийгөө хайрлах жил болгож байгаа. За, яагаад вэ гэхээр энэ жил эмчнэр ч одоо айгүй суугаа ажил ихтэй. Тийм болохоор би өөрийгөө хайрлаж өөрийгөө одоо хуучин өөрийгөө олж авахар шийдсэн. Гадаад үзмдээ сайжруулад өөртөө улам ихтгэлтэй болохоор шийдсэн. За тэгэхэд мөн одоо боловсралтаа бас одоо хувь нэмэр оруулж хилээ сайжруулахаар шийдсэн байгаа энэ жилиг. За би Өөрхөн аймгийн Харан хүмүүс бас ирсэн. За хөр 4 хүүхдийн хамт сургуулаа амьдэрдэг. Тийм өөрийн сонирхол бол гар бөмбөг тоглох. Одоогор бол хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Хизээ ирсэн Хөрөнгөөс. Өчигдөр орой ирсэн. За анхны шоунд маань ороход одоо шилбэл анхны маань бас чанга штэ бас.
болох одоо хүний шарыг налтна бас нөгөө унаад дарамжилж сэргэн энэ бүхнийг үг даах чадвар шав байх тийм би бол өөртөө бол маш их итгэлтэй. Үг даах чадвар бол амар. Ер нь бол нэг хэр баргийн юм тоодгүй. Өндөр чинь 172 юм ба шүү дээ тий. Тэгэхээр энэ нэг жим бол бас нэлээд илүү байна тий. Илүү л. За баярлалаа. Баярлалаа. Зүгээр буцаараа та нартай сэлд итгэжсэн юм аа. За тэгт бол. Тэнцэж бай, тэнцээгүй ч нөгөө нэг дурсгалтай юм. Шүүгчнэр бол маш тайван айгуу гоё хүлээж авсан. Тэгээд ерөнхийдөө асуусан асуултууд нь тайван яг өөрөөр хариулсан. Холоос зорж ирж байгаа хүмүүст бол тийм хүсэл зорилго бол угаасаа байгаа байхгүй тий. Тэр холоос ингээд зориод ирж ийн гэдэг чинь аюу хүсэл зорилго байгаад байгаа. За дараагийнх нь. За сайн байцгаана уу? Намайг Алтан үеийн Сарна гэдэг. 3 нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Зяасан. За энэ шоунд оролцох болсон хамгийн том шалтгаан чи юу вэ? Одоо би 36 таахгүй юу? Тэгэхээр одоо байгаа хүн маань одоо 20 насаар хөшөө харагдаад байгаа байхгүй юу? Биологи нас маань хүртэл ингээд 20 насаар хөшөрсөн тийм байгаадгаа. Тэгээд илүү эрч хүчтэй одоо яг байгаа одоо насандаа харагдахаар залуу эрч хүчтэй байхыг маш ихээр хүсэж байна. Тэгээд нөгөө манай хүүхдүүд ингээд хамгийн сүүл сайд гэсэн юм та манай ээж одоо 55 та хүн байдаг байхгүй юу? Гэсэн чинь ээжээ та яг эмээ шиг болцсон байна гэдэхгүй. Тэгэхээр яана ээж нь өнөөдөр яг одоо яах юм бэ? Өөрийгөө ингээд илүү залуу болохын төлөө хичээх ёстой юм байна. Өөрчлөлтийг гаргах ёстой юм байна. Эргээд ирч хүчтэй Сарнаг би болох юм байна гэд ингээд ерөнхийдөө энэ шоунд ингээд зорж орч ирсэн. Өөрийгөө эрс өөрчлөхийг маш хүсэж байна. Одоо эрүүл мэндээрээ ч гэсэн одоо ерөнхийдөө гоё эрүүл байхыг маш хүсэж байна. За сайн байцгаана уу? Намайг Асэл гэдэг. За одоогоор бол соёл урлагийн их сургуулийн маркетинг менежмент мэргэжлэр суралцдаг байгаа. Ганц би охин. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Асэл гэдэг. Одоо 21 настай. Нэг хоногийн дараа 22 хүрнэ. За тэгээд би өөрөө бас модель мисс хүн. Нөгөө модель дотор бол ер нь жоохон тархандаа ордог. Жоо жин нэмсэн байгаа. Тэгээд ер нь өмнө нь бол аюу турхаал байсан л да. Тэгээд одоо жоо жин нэмээд яг моделийнхоо төвшөнд бол гоё турхын тулд дээрэс нь гоё дурсамж бүтээхийн тулд энэ тэмцээнийг сонгосон юм аа. За Асэл ямар нэгэн урлагийн авьяас байгаа юу? Авьяас байгаа. За би өөрөө соёл урлагийн их сургуульд 1 жил суралцсан байгаа. За тэгээд бүжиглдэг. За тэгээд загвар өмсдөг. За боксер хичээлдэг. За нэг айхтар бас боксер хичээлдэг л дээ. Зүгээр ерөнхийд нь бол нэг бас хичээлсэн нэг тийм суур бол байгаа. Тэр чи одоо нөгөө нэг энэ шоунд чинь бас дан ганцхан фитнесийн дасгал биш өөрөө чинь те ямар нэгэн авьяас тэгээд бүх юм алж одоо гаргах шоу шүү дээ. Аха. Тэгэхээр өөрөө чи хамгийн сайн чаддаг бол за нэг ямар ч байсан тэндээс нэг загварын алхаагаар алхах чи идэх үү? За тийм. За. Тэгээд дараа нь чи нэг юу яачих идэх үү? Гой дуу муу тамж болох уу? За хэрэггүй бах тийм. За баярлалаа. Тэгч нь бол загвар өмсөгч, загварын ертөнцийг бол бүр өндөр хариуцлагатай гэж боддог. Дамаа одоо тэр бие авч явах байдал тий хоол өмдөн дээр бусад одоо хүмүүсээс нэлээх өндөр ач холбогдол хүмүүс. Гэтэл чи одоо нэлээд жин нэмсэн ба шүү дээ. Тий. Энэ өөрөө чиний ямар сул талаас болж чи одоо өөрийнхөө формыг мэд алдчихв. Чам ямар сул тал байгаа учраас алдаа гаргачих. За нэгдүгээр гэх юм бол миний амьдралын хэм маяг өөрчлөгдсөн. За хоёрт гэх юм бол би жоохон залхуу. Гэхдээ яг нөгөө чадах юмд бол тийм залхуу малхуу бол байдгүй. Яг одоо нэг ихсэн бол дуусгадаг төрлийн хүн. За сул тал нь болохоор амьдрал одоо нэг юм юу юм байна. Жоохон залхуу болохоор залхуугаас болол тэгэл бас тэгээд жоохон идэж мэдчихдэг төрлийн баггүй. Айгаа аппетит аяга өндөр. Тэгэл жоохон ингээл чихлэг юм бас идэн тэгэл тиймэрхүү. Ер нь бол
бас өөртөө тэр сая алхаж малхаж байгаа нь ер нь бас тэр харц өөртөө ихтэй байдал мэдлээс харахад ер нь бас өөрийнх нь хэлдгээр харизмтай хүн байна. Харизмтай. За хувийн дугаар 42 баясгалан 30 настай дизайнер юм байна. Тэгээд Солонгос улс Сөүлээс холбогдож байгаа нөгөө онгоцны нислэг нь хойшлогдоод ирж амжаагүй болохоор тэгээ онлайнаар шууд хэдүүлээ холбогдох юм байна. Сайн байна уу? Бүгдээ сайн байцгаана уу? Энэ өдрийн минь төргий бүгдээрээ. За хаасан Солонгосоос Ануухай шоунд орё гэсэн тэр зориг хүсэл тэр шалтгаанаа биднэрт гоё хэлвэл. За би ер нь турах ястай байна да гэсэн бодол байгаа боловч ерөөхдөө нөгөө нэг чаддгүй ерөөсөө ингэж одоо диплом юм ерөөсөө барьж чаддгүй байхгүй юу. Тэгээд энэ удаад ерөөхдөө би нэг удаа өөрийгөө сориод үзье гэсэн үднээс өөрөө нэг ингэж нөгөө өргөдөл ингэ бичээ одоо нөгөө юугаа бичээд бүтгүүлэх нөгөө хуудснуудаа бичээр тэгээд явуулж үзсэн чи би амар тэнцээд амар баяртай байгаа бүр. Ануухай шоунд чи одоо ингээд оролцоод одоо надад би бол ийм давуу талтай учраас энэ шоунд одоо ялах бүрэн боломжтой гэсэн чамд одоо хэлэх юу вэ? Надад тэр давуу тал нь л би ингэж бодож байгаа. Би болохоор ингээд нөгөө одоо бараг 2 дахь жилдээ ингээд лайв хийгээд ерөөхдөө л ингээд явж байгаа байхгүй юу? Салаахтайгаа бүх монголчууд маань намайг дэмжээд ерөөхдөө миний давуу тал бол бараг тэр гэж бодож байгаа. За баярлалаа. Баярлалаа. За орой сайхан өнгөрүүлээрэй баяртай. Уулзахгүй ч магадгүй баяртай. За баяртай. Бас нэг манай солонгосч бас нэлээд их хувийг эзэлж байгаа шүү дээ. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс. Тэгээд тэдний төлөөлөл болоод бас ингээд орчуул би бол боломжтой. Ер нь байх хэвээр энэ зургаад хүний нэг л гэж бодож юм дээ. Би бол. За дараагийн маань болохоор хөдөө орон нутгаас оролцсон. За мэдээч эн чинь цаг нар нь болохоор бас өөр байгаа болохоор эднэрийн бас цагийг тохируулах манай одоо олон оролцогчдын бас эдгээр маань хүлээсэн байгаа. Тэ манай сая баясаал бид энэ болон өмнөх баг 50 төгнө бас төвчртэйгээр хүлээсэн. Түүний нэгэн адилаар бас дараагийн хүмүүс гэсэн бидний хүлээж аваад ингээд оролцох чинь тун утгагүй бид нар холбогдох гэж бодож байна тийм үү. За би Дундгой аймгийн өндөр шил сумаас бүртгүүлсэн. За намайг Насанбатын урт насан гэдэг 1997 онд төрсэн. Одоо төрлөх нутаг болох Дундгой аймгийн өндөр шил сумда ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтны мэргэжлэр ажиллаж байна. Одоо 7 дахь жилдээ ажиллаж байна. За урт насан Ануухай шоунд оролцох болсон хамгийн том шалтгаан юу вэ? Миний хувьд бол гэх юм бол одоо би одоо найз залуутай болоод хамтран амьдраад бол 5 жил болж байгаа. За тэгээд энэ хугацаанд бол ерөөсөө жирэмсэн болоогүй. Тэгээд ингээд эрүүл мэндийн шалтгаанаас одоо яагаад жирэмсэн болохгүй байна вэ гэд шинжилгээ эмчт домчоор яваад үзүүлж харуулсан боловч ерөнхийдөө нэг л хариулт өгдөө. Энэ нь болохоор хит их тархалтаасаа болоод одоо нэг жирэмсэн болохгүй байна. Та яаралтай турах хэрэгтэй байна гэсэн хариултыг өгдөө. Тэгээд сүүлийн 2-3 жилийн хугацаанд ер нь бол турах гал бас жоохон өөрийнхөө хувьд бол хичээсэлтэй. Тэгээд одоо сүүлийн жилд бол би хамгийн дээд талнуудад 120 кг хүрж исэн. Тэгээд тэрнээсээ одоо өөрийнхөө чадах хэмжээгээр одоо хоолойч гэдэг мэдэглэн бариад одоо бол 108 Одоо тэгвэл юу яах вэ? Нөгөө 3 шүүгчтэй болон өдөгчдөд нэг босоод нөгөө нэг бие эргээд нэг харуулчих уу жоохон зайнаас. Болно. Тий. За, босоод жоохон цаашаа зогсож жоод. За, эргээд. Тэгээ мэдээч одоо энэ шалгаруултыг дан ганцхан бид гурав одоо гаргахгүй тийм болохоор тэгээд нөхцөл байдал нөгөө үр дүн бас дараа нь мэдэгдэх баг. Тэгээ амжилт хүсье гэдэг байна. За баярлалаа. За. Ануухайс фитнес шоу нэвтрүүлгийн 4-р сизонд олон нийтийг төлөөлөн өрсөлдөх оролцогчдыг шалгаруулах аяллаа 2-р шат энхүү дуусч сонгогдсон 60 бүсгүй шүүгчдийн өмнө өөрсдийн түүх, хүсэл мөрөөдөл, зориг тэмүүлэлээ хуваалцлаа. За өнөөдрийн оролцогчд маань хамгийн залуу нь 19 настай байлаа. Тэгээд хамгийн одоо настай нь Ахмад нь 57 настай байна. Тэгээд ерөнхийдөө бас насны төлөөллүүдээс
бас оруулаа уралаа бас ажил мэргэжлийн онцлог тий янз бүрийн байдлаар 6 хүний ямар ч байсан сонгогчлаа бид гуруулаа одоо санал нийллээ шүү дээ. Яг л бас яг хэрэгтэй 6-аас сонгосон баг. Тэгэхээр сонголт үүднээ бас нэлээд төвхтэй байлаа шүү тий. Төвхтэй нэр нь тэгээд. Одоо тэгээ бид нэр бол 6 хүний одоо дараагийн шатны багшд бол үлдээсэн. Ямар ч байсан өнөөдөр ингээд аюу их цаг зав гаргаа тий ингээд зарим нь бүр аюу их холоос ирсэн биз дээ. Тэгээ ингээ хөрөлцөж ирсэн энэ одоо бүх оролцогч нартай тий бас заавал энд одоо ороогүй байсан ч гэсэн тэг өргөжлүүлээ дээр хөвчлийг заавал тогтоогоорой гэж би дурын зүгээс хүсэж байна. Тэгээ шоу маань цаашдаа бас маш гоё амжилттай өргөжлөх байхаа гэж бодож байна. За ингээд хамт шалгаруулалт явуулсан хоёр шүүгчтэй бас баярлалаа. Хэцүү даалгавар байлаа. За тэгээд хэдүүлээ нийлээд эрч хүчтэй тийм эрүүл нийгмийг хамтдаа бүтээцгээе гэж уриалъя. За. Дараагийн дугаарт таалттай сонгон шалгуулалтаар шүүгчдийн үнэлгээний дагуу эрч хүч, зорилго, итгэлээрээ бусдыг манлайлах зөвхөн 6 бүсгүй тэнцэнэ. Энэ бол жинхэнэ өөрчлөлтийн эглэл, бие сэтгэл хүсэл тэмүүллийн сорилт байх болно. Өөрийнхөө төгс хувилбарыг бүтээхийг хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй цуг ихэж. Энэ бол Ануухаас фитнес шоу. Тэгээ Ануухаа агштай хэлэхэд намайг сонгоорой. Миний мотивац авдаг эмэгтэйчүүдийн одоо баг number 1 шүү. Багшийн өдөртлөг заавар доор жоохон дарамтлж шахалтан доор байж иж би өөрийгөө жоохон ингэж мэдэрдэг хүн болохоор Ануухаа агш битээр айгуу гоё гар нийлэх байх. Мундаг шуул гэж хэллээ да. Бас айгуу гоё үзэсгэлэнтэй. Гарч болох бүх зүйлийн маань бүх хүчийн маань шавхаад өгөөрэй би заавал чаднаа. Би яг таны хүсэж байгаа тий хүлээлтэнд яг ингээд тултлан байж чаднаа гэж хэлж байна. Би мэддэг мундаг хүн шүү л гэж хэлье да. Би танд таалагдана гэдэгт итгэлтэй байна гэж хэлье да. Багшаа намайг ирүүл гоё гойж болгоод өгөөч л гэж хэлээ. Багштай юу? Хайртай шүү. Үргэлж одоо юу гэдэг харж мотивац авдаг тийм эрчвчтэй гайхалтай бүсгүй шүү. Ануухай шиг бол би бүр крашлдаг. Тэгэхээр одоо тэгээд багшаа таныг одоо таны удирдлаганд оршуулсан шахуулахад бэлэн байна. Хүмүүс ер нь амьдрал бэлгэлж байгаа баярлалаа гэж хэлнэ. Хүн өөртөө итгэлгүй байхад ер нь яг ингээл гүйтгэр өдөр ингээл харахуугууд нь ганцаар алхаж байгаа та тийм амжилтгаа. Тэгээд ер нь өөртөө итгэх ингээд боломжийг олгож байгаа юм амжилттай байж байгаа. Одоо яг нөгөө төрсний дараа ч гэсэн ингээд нөгөө нийгэм хин байхаагаа сайн тодорхойлж болохоор ингээд асуудал үүсээд байгаа. Миний зүрхийг өмчлөөд өгөөч. Ингээд намайг илүү гэрэлтгэхэд минь туслаач, хамт байгаач гэж хэлмээр байгаа.